За манайх болохоор одоо 13 настай өнгөрсөн жил буюу 24 оны 11 сард болохоор сургууль дээр нь папилломавирусын эсрэг вакцины хийх үү гэд судалгаа авчихсан. Тэгээд судалгааных нь үеэр би бол хийлгэнэ гэж хэлсэн байсан чинь хүн маань яг вакцины хийдэг өдөр утастаад за энэ вакцин чи ээж эмэгтэй хүүхдүүдэд зориулсан вакцин юм шүү би хийх шаардлага байна уу гэд асуугаадсэн. Тэгэхээр би хэлсэн за папилломавирус бол эмэгтэй хүнд хийдэг вакцин биш эрэгтэй эмэгтэй хүмүүс хоёулаа хийлгэх ёстой. Ягаад гэхээр эрэгтэй хүн тэмдэглэгжүүлдэг эмэгтэй хүн дийлэнх тохиолдолд вирусээс нь шалтгаалсан өвчин хавдар тусах магадaltaй болдог гэд хэлсэн. Зарим тохиолдолд эрэгтэйчүүд бас энэ вирусээс шалтгаалаад өвчин тохиолдол ч бас байдаг учраас заавалжгүй вакциныг хийлгэх ёстой гэд хүүдээ хэлсэн. Хүүгийн манай найзууд бас энэ эмэгтэй хүний вакцин биш дээ энэ төр гэд бас хоорондоо ярилцсан байлээ. За тэгээ вакцинтай холбоотой нөгөө хүүхдүүдээс гадна томчууд эцэгчүүд маань бас эргэлзэж байгаа юмнууд бас нэлээд байгаад байдаг. Өмнө хийсний дараа бас эсэргүүцлийн улмаас болсон. Тэгээ одоо ч гэсэн эцэгчүүд манай найз нөхдүүд ч гэсэнтэй хүүхдүүдэд хийлгэхгүй гэсэн юмнууд явдаг. Тэгэхээр энэ эцэгчүүдэд хандаж хэлэхэд энэхүү вакцин болохоор вакцинаар сэргийлж болох хавдрууд байдаг. Тэр тэдний нэгт нь ордог юм билээ. Дээрээс нь папилломавирусын эсрэг вакцин бол хавдраас урьдчилан сэргийлэх үр дүнгээр нэлээд өндөр тооцогддог. За тэгээд миний нөгөө нэг сонсч ирснээр бол вакцин бол хүн төрөлхтний түүхэнд халдварт бас болон халдварт өвчнүүдийг цогсоосон хамгийн шилдэг бүтээлт гэж хэлж болно. Тэгэхээр эцэгчүүд маань юун төрөнд эсэргүүцэхээс өмнө эхлээ сайн судлаарай, мэрэгчлэтнүүдээс асуугаарай, эмчнэрээс бас асуугаарай. Эннийхээ дараа хийлэх үү, хийхгүй юу гэдэг шийдвэрээ бас гаргахад бол оройтхгүй хаа гэж бодож байна. Тэгээд папилломавирусын эсрэг вакцинд эрэхтэй эмэгтэй аль ч үгтэй бас хамруулаарай гэж эцэгчүүдэд уриалж байна. Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт.